Энд бүтэн пицца байна гэж үзье. Түүнийг 2 тэнцүү хэсэгт хуваая. Би үнийг ингээд 2 тэнцүү хэсэгт хуваая. Тэгээд 2 тэнцүү хэсгийн нэгийг нь эзэн гэж үзье. Энэ хэсгийг бүгднийг нийцчихсэн гээ. Пиццаны хэд хуваасны хэдийг эзэн бэ? Анх бүтэн пицца байсан. Тэгээд дараа нь 2 тэнцүү хэсэгт хуваагаад нэгийг нь эзэн. 2 хэсгийн нэгийг нь эзэн. Тиймээс би пиццаны 2-ны нэгийг нь эзэн гэсэн үг. Одоо харин энэ пиццаг 2 тэнцүү хэсэгт хуваахаас өөр 4 тэнцүү хэсэгт хуваасан гэж төсөөлье. Энд зуръя. 4 тэнцүү хэсэг. Ингээд нэг хуваая. Дараа нь ингэж нэг хуваая. За одоо 4 тэнцүү хэсэгтэй боллоо. 4 тэнцүү хэсэг. Өмнөх эдсэн пиццатай тэнцүү хэмжээний хэсгийг идэн гэвэл 4 тэнцүү хэсгийн хэдийг нь идэх вэ? Бичлэгээ төр зогсоогоод энэ талаар бодож үзье. Тэгэхээр би энэ хэсгийг идье. Энэ хэсэг бас энэ хэсгийг идэнэ гэж бодъё. Би яг ижлэхэн хэмжээтэй пицца идлээ. Энэхүү бүтэн пиццаг хуваахдаа эдгээр 2 хэсгийг дахин 2 тэнцүү хэсэгт хуваасан. Энэ пиццаны 4 хэсгээс 2-ыг нь идчихлээ. Харин эхний пиццаны 2 хэсгээс 1-ийг нь идчихсэн. 2 дахь пиццаны 4 зүсмээс 2-ыг идсэн, 4 зүсмээс 2-ыг идсэн. Би энд 2 өөр бутархай бичсэн байна. Энэ хүртүрт 1-ийг бичиж, хуваарт нь 2-ыг, харин энд хүртүрт нь 2-ыг, хуваарт нь 4-ыг бичсэн байна. Энэ 2 бутархай нь хоорондоо тэнцүү. Би адилхан хэмжээтэй пицца идсэн. Хэрвээ би бүтэн пиццаны 4-ний 2-ыг идвэл 4 тэнцүү хэсгийн 2-ыг нь идвэл эхний пиццатай ижил хэмжээтэй хэсгийг буюу 2 тэнцүү хуваасны 1-ийг идсэнтэй адил болно. Тиймээс энэ 2 бутархай бол тэнцүү бутархаанууд юм. Одоо үүнтэй адил өөр жишээ авъя. Пиццаг 2 болон 4 тэнцүү хэсэгт хуваахаас гадна 8 тэнцүү хэсэгт хуваая. 8 тэнцүү хэсэг. Ингээд хуваавал 2 тэнцүү хэсэгтэй болно. Дахиад ингээд хуваавал 4 тэнцүү хэсэгтэй болно. Тэгээд эдгээр 4 хэсгийг тус бүрт нь 2 тэнцүү хэсэгт хуваавал эдгээрийг ингээд хуваавал аль болох тэнцүү хуваахыг бодъё. Яг тэнцүү харагдахгүй байна. За одоо арай тэнцүү харагдаж байна. Одоо хичнээн тэнцүү хэсэгтэй байна вэ? Найман тэнцүү хэсэг. Өмнөхдөө ижил хэмжээтэй пицца идэнэ гэвэл энд байгаа хэсгийг бүгднийг нь идэнэ гэсэн үг. Эдгээр 8 хэсгийн хэдийг нь идсэн бэ? 8 тэнцүү хэсгийн 4-ийг нь идсэн. 8-ны 4 гэсэн бутархай үүснэ. 8-ны 4 бол 4-ний 2-той тэнцүү, мөн 2-ны 1-тэй тэнцүү. Эндээс та энэ бутархаануудын ерөнхий хэлбэрийг харж болно. Эхний пиццанаас 2 дахь пицца нь 2 дахин олон хэсэгтэй байна. 2 дахин олон зүсэмтэй байна. 2 дахин олон зүсэм пицца идэх хэрэгтэй. Тиймээс хуваарийг нь 2-оор үржүүлээд, хүртүрийг нь бас 2-оор үржүүлвэл, хүртүр болон хуваарийг ижил тоогоор үржүүлвэл бутархай өөрчлөгдөхгүй. Үүнийг энэ илэрхийллээс харж болно. 4 зүсмээс 8 зүсэм болгохын тулд зүсэм болгоныг 2 хуваана. Одоо надад 2 дахин олон зүсэм пицца байна. Өмнөх 2 пиццатай ижил хэмжээтэй пицца идэнэ гэвэл 2 дахин олон зүсэм пицца идэх болно. 2-ны 1, 4-ний 2, 8-ны 4 энэ мэтчлэн цааш бичиж болно. Би 16-ны 8, 32-ны 16 гэж бичиж болно. Эдгээр нь бүгд хоорондоо тэнцүү бутархаанууд юм аа.